Ураас бүжигэн жүжигийн хөгжмийн хувьд бол яг Монгол ахуйн за тэгээд Монголын үндэсний лад пентатоник энэ зарчим дээр суурилж гэхдээ дэлхийн бусад балетуудын тэр яг дик байдлаар маш гайхамшигтай бичсэн ийм хөгжимтэй ийм бүтээл байгаа. Ер нь хөгжмийн хувьд аялалгуу бол үнэхээр Монгол аялалгуу мөртлөө сонгодог хэлбэрт бичигдсэн маш сайхан юм бүтээл. Монголын хөгжмийн онцлогийг бол яг шингээсэн. Гэхдээ мэдээж энэ бол симфони оркестрт хөгжимчдийн хувьд маш ур чадвар шаардсан ийм хөгжим. Энийг бол улсын дөрөвжин Эрдэнэ театрын симфони найрал хөгжим бол бүрэн бүрэлдэхүүнээрээ энэхүү пянзанд хөгжимдөж тэгээ үүнд бол манай буцлал хөгжимчид яг өөрийн хувилбараар буюу яг энэ цаг үед ямар хөгжимчид энэ хөгжмийг тоглож байгаа вэ, уралж байгаа вэ гэдгийг бол та бүхэн пянзнаас сонсох боломжтой. За миний бие өөрөө энэ пянзан дээр удирдлагын ажлыг хийсэн байгаа. Уран хас бүжигэн жүжигийн энэ пянзыг бол ерөөсөө Монгол айл бүрийн хомирт байгаасаа гэж би хувьдаа хүсэж байна. Энэ бол Монголын сонгодог хөгжмийн хувьд бол үнэлж баршгүй буюу тэр гайхамшигтай энэ соёлын өв юм аа. Тэгэхээр энийг бол үеийн үед уламжлан дамжуулж үеийн үед монголчууд маань сонсож мэдэж хайрлаж явах хэрэгтэй юм хөгжим юм аа.